хүйц төрмөр айхтар харанхуй шөнөөр усан бороо цутгаж аяга цахилгаан нийчгэнд л зогж байлаа. Тэгснэг баавга айх сонгож хүч аваад бүхэн дунджээ. Хинбэ юу? Бид хоёр л байна. Чи яагаад ийш ороод ирвэ? Энэ цаг агаарын бас байж байгааг. Хоёулаа дуудаа. Тий, хоёулаа. Аль хоёрын тэгвэл биеинтэй хамтдаа амьдцгаа үл яасан хантай байцгаа л да. Туулаа бид хоёр бол энэ баг 200 жил амьдарч байгаа гэж би чамд төв хэлсэн шүү дээ. Юу чи над руу ус битээ цацаад байлтээ. Харин тийм ээ. Чихэн төглөө. Тэр байшингийн чинь байрвал харин зүгээр ч юм уу? Байшин барихт сайхан байлгүй яах вэ? Хідүүлээд барьчихна гэж бодож байна. Тэгээд одоо чадах юм болоо да. Харин л дээ. Юу би хаана? Юу хаана гэж? Ойд л биш чи. Харин чи өөрөө тэг яаж яваа юм те? Би юу? Би айлж явна. Ууцг руу. Эзэнтэйг амьдрахаас жаахан тийм залхаж эхэлсэн л дээ. Тэр харин бүр дахианы шүл хийж ихэсэн шүү. Тэгээд одоо яах юм? Бидэнтэй хамт үйлчих юм уу? Чи байшин яаж барихыг арай мэддэг биш үстэй. Өндөг ихээс амархан зөө шүү наадсан. Тэгээд тэд нэр үйл биелгэж хамтдаа амьдрахаар болоод байшин барьцгаалаа. Аавга өвлийн өдөр зүгийн балтаа сайхан цай ундаа гэж зүгийн үүрнүүд хийж тавилаа. Харин чон голоос найз туулаатайгаа хамт загснууд барьж хатааж тавих ажлыг Нямбаа гэгч нь хийж гүйцэтгэлээ. Даад бүтлгүүцнийг тооцсон шүү дээ. Татааж энэ хацаад байна штэ. Ээж минь гэжтэй. Ари азрын дахиа юу? Азрын дахиа бол ногооны талбайгаа хамгаална шүү. Тэгэхээр нөхтөө ер нь ингүүл яасан юм? Үнэ худалдаж авах уу? Хэмээ үнэтэй бол уг сайхан байсан да. Бас магтаа. Сүүгээрээ цэцгийн дос хийцгээгээд өвөл идцгээе. Тийм шүү. За тэд ингээд үнэ худалдаж авахар явлаа да. Туулаа минь сайн сууж байгаарай. Бити уучлаад байгаараа. Үнийг чамд. Вау, баярлалаа. Тэд нэг тоон зүгийн баг дээр нь 28 зүгийг зарж иж үнэ худалдаж авсан байлаа. Ингээд өглөө бүр чон туулаа хоёр үнэгээ хариулахаар юм. Тэд сүүгээрээ бас цэцгийн тос хийгээд зөндөө их цэцгийн тостой болцоожээ. Болоогүй дахиад энэ цэцгийн тосыг нөхдөл минь дээврийн сарвч нь хадгалсан за. Хинч бүү түүнд хүрэх ёстой шүү. Хинч шүү. Өвөл болохоор бид үүнийг ядаж амжиж болохгүй юм уу? Суурж идцгийг бол. Харин тий. Ойлгож байна уу? Өвөл болохоор тэртээ дэргүй хамснаа. Тэр бол санахын зэрэггүй шүү. За тэгээ мэдээж сахилгууд хэрэгтэй үстэй нөхдөө. Намрын сүүлэхэд тэд нар бүр томоос том савар дүүрэн цэцгийн тостой боллоо. Сайн байна уу хонгорууд минь? Арай минь? Бүжиж одоо хаанаас гараад ирвэ? Би ажил ганцаараа үлдсэн ядарсан өнчин үнэг байна. Надад явах газар ч алга. Бага бүхний хулгаад алдсан. Гидөө. Байх юм гэж ганцаараа амьдрах тусгүй шүү. Үнэ. Миний тойроход 200 жил хамт байгаа. Юусээ бидний үсэргээд байл та. Өдөө одоо яа? Бидэнтэй хамт амьд. Олооланы илүүд олонгууд алыг тодорхой үстэй нөхдөө. За ингээд үнийг тэднэртэй хамт амьдарч ирлээ. Тэр машин хилдэг цан гаргаж их тус нэмэртэй байлаа. Ер нь тэгтээ юм л бол нөгөө дөрөвдөө тус болоод халамжлаад их айтайгаа амьдарч байж гин шүү.
Сасарж байх ч нэ. Дээвэр дээрээс нөгөө цэцгийн тос авах цаг болж байгаа юм биш үү? Яарах хэрэгсээ шаардлага байхгүй. Арай ч үйл болцоогүй байх шүү. Болоогүй. Маргааш л их юм. За яг тэр маргааш нь болдгоор бол болно үз. Маргааш болохыг л харцгаах хэвээр. Ингээд үнэг цэцгийн тосны тухай мэдэж авлаа. Өөх, цэцгийн тос. За таанч цэцгийн тостой болно гэж горьцны хэрэггүй за. Ой, үнчин үнгээ. Чи гэртэй байна уу? Байна. Тэр одоохон орго ирээд явлаа. Хүүхэдтэй нэр өгүүлэх гэсэн юм гэж хэлээрээ. Заавал хэлэх болно. Санаа зовлтгоо. Ясууны орго ирээд чамайг хүүдний нэр бодож хийж өгөөч гэж хэлсэн шүү. Өөх тийм үү за. Тэгвэл явахгүй бол өстой болохгүй. Нэр чиг шиг, цэцгийн тос чиг шиг. Юу болохыг хацгаач та. Үнийхээ том өөрөө хөндийн мод болоод цэцгийн тосоо энд нууж. Тэгээд дорог чамайг яаж хүлээж авуулаа? Шарсан загас, хайрсан бялуу, хайсан цэцгийн тос тоодсон да. Тэгээд бяцхан доргондоо тэгээ хин гэж нэр өгөвдөө. Бас балаа гэж нэр өглөө. Маргааш нүунийг ахиад л хулгай хийсэн цэцгийн тосоо уулан даваач нуулаа. Энэ удаа чи ямар нэр өгөвдөө? Куртанцууд гэж нэр өглөө. Харин 3 дахь өдөр нүунийг үлдсэн бүх цэцгийн тосыг хамж авч нууцгаад ирлээ. Ямар нэр өгөвдөө? Тинчя. Ингээд жинхэнэ өвөл болдоо одоо цэцгийн тосоо амтлаа тэхүү. Нууцсан гэрчлээ. За басаа. Одоо цаг боллоо. Али үнгээ ямар дээврийн хөндийгээс цэцгийн тосоо бад ир. Би юу? За. Үнийг болтох зай зөхөөж игэлээ. Би амьдралдаа хэцүү юм өндөр тавирч байгаагүй. Ямар хэцүү юм бэ? Би тийш авч чадахгүй шүү дээ. Хөл алдаад унчихгүй байгаасаа та. Энэ цэцгийн тос байхгүй ингэж боддоо. Өдгөө тос маань аачдаг байна. Энэ цэцгийн тос минь юу болоод байна? Хин бэ? Би түүнийг алнаа. Энийг чихвэ. Эзнийг олж шийтгцгээе. Түүнийг олж шийтгцгээе. Гэхдээ хин гэдгийг нь яаж мэдэх вэ? Өөдгөө амтангидээ. За тэгэхээр инги. Том галт үлээд хойроод сууцгаая. Хин бидний шар тос ийдсэн байна уу? Түүнийг ийдсэн дээр тос нэвтэж гарч ирнэ. Тэгээ шууд гидсэн дээр нь гараад ирнэ гэж юу? Амар хараа. Яг л өндөг шиг. Харж яануу тамнаа сэрээрээ. Юу болоод байна вэ? Гуяач ба. Гү чи маас идсэн болж тааруу. За ингээд хин бидний цэцгийн тосыг идсэн байна үү те? Харж авцгаа. Энд чи ямар амир юм бэ? Надад туслаач те. Би идээгүй. Яаж идээгүй идэх юм? Яаж юм байж болох юм бэ? Энд ямар нэг зүйл буруу байгаа юм биш үү? Бид үүнийг дахиад нэг шалгаж үзсэн дээр байхаа. Ерөн шалгая. Дахиж юуг нь шалгах вүлээ? Тэр тийтргүү бүх зүйл тодорхой юм шүү дээ. Бид үргэлж бүх зүйлийг нарийн шалгах ёстой. Та бүхнийг асгаасан гал руу ахиад очихыг хүсэж байна. Идээгүй штэ. Идээгүй. Тийм үү? За би хэлээгүй юу? Энэ л идсэн байгаа юм манай цэцгийн тосыг. За маргааш өглөө манахаас зайлаарай за. Наад майг үлээрээ арилж үз. Юу аричтэй. Би хэлсэн шүү. Манай тулгаач хэрэггүй. Ингэж гүйтгүүлж байгаар би тэрийг нь иччихсэн ч байсан болоос. Би та нарын хувьд одоо ингэ хинч биш боллоо.
За одоо манай хашаанаас гар. Аливаа наашир. Эндээс яв. Гар эндээс. Чи өөрийгөө хараач. Ямар муухай хүмүүжлтэй эн чи. Адилхан хамт амьдарч байгаа үжиж бидний зүтгэн тоосыг Хурж аваад явлаа. Цасаа Бид харьлаа. нар ч гэсэн явъя да. Төлөөгөө бэлдэж ирэхээс. Яа, миний зүтгэн тоос авчихсан. Эндээс шүү дээ.